Баашаа энэ жижигхэн зүйлийн юу ч юм бэ? Энэ жижигхэн зүйлийг хөөрөг гэдэг. Монголчууд эртээр үеэс хөөрөг хөрвөлөх ёс хэмээн нэрлэж ирсэн. Хөөрөг хөрвөлөхдөө цагаан сараар, баяр наадмаар айлд айлчлан очихдоо хөөрөг хөрвөлдөг. Хөөрөг хөрвөлөхдөө хүнд би танд итгэж байна, би таныг хүндэлж байна хэмээн хөөрөг хөрвөлөхийг хөөрөг хөрвөлөх ёс хэмээн үздэг байх нэ. Эрдний зүйлсээр бөлчөөд байдаг ирүүн цагаан хулганы хинжээсээ ивэрээс үүдэн хинцүүхэн байдаг эзэндээ үхэр хоёр